Агсам холморны болгонд үлдэж гангарна. Аавын ган хитний цагаан асаж гангарна. Аз бис өдрийн одыг өвөртлөж гангарна. Аатай тэнзэн ташуураар тулж гангарна. Гал тэршүүдийн удамааг ганган харчуудын үргэлжлээ. Ээж дуулж яваа энэ залууг Монгол овогт Норуу Цэмбэлийн мөнгөн шагай гинэ. За мотор явах нь болоогүй. Яг сая яриачих гоё их болох юм. Зарцаа дуурал. Хааны усны шуугаан гараад. Арга намарч чинь тий. Одоо усны шууг чинь даганган нуур чинь 10 сарын 22 23 гэж чуулга хийгээл. Нисээд алга болсон. Наадмын дараа бол зарцаа дуурахгүйсэн. Одоо бол яг цагаа олж дуурч байна. Зарцаа уучраа бодох байсан. Шагаа ер нь жоохондоо ер нь их дуулдаг байсан. Хонь мал адуу мал ч юм уу одоо ингэж явж явах тэр нь би гэрчил явдаг шүү дээ тийм. Өө хашгаалгүй ашиглахгүй. Хоолойныхаа чадлаар ахир нэг. Хоныг хариулна, тон дээр дуулна. Тэгэл яаж дуулаад байгаа сайн ойлгодгүй байлаа ихэндээ. Гэртээ дуулаад. Тэр манай ахын найз нар орж ирэх гитар тоглоо. Мондуу тоглоо шүү дээ манай. Тэгээд хажуу айлын ах нар тэгээд манай ахын найз нар хажууд нь очиод тоглосон дуулууны дагаж тоглоо. Тэгэл Монголын хараад дугаар үдийн амралт тэгэл хөгжим хөтөлбөр явуулдаг. Тэгэл тэр аймагт суугаа тэрэндээ тэг захирлилгээгээл тэрний захирлын хариугээл хөгжим нэвтрүүлэг явуулдаг. Тэгэл тэрэн дээр ингээд шин дуу муу явна. Мацаг гоё гэдэг дуу, Эрдэнэт гоё гэдэг дуу, Төвшин зүгт гоё гэдэг дуу. Тэгэл сонсон доо. Хоёр сонсоод би сурчдаг гэсэн. Цагаан сараар хүмүүс ороод ирнэ. Ээж дээр зоолох гол ороод ирнэ шүү дээ. Тэгэл өмнө нь очиод хэнч дуулгийг огтл дуулчихна. Зээ гэж ягаал. Торуу мөнгөн хазаарыг нь толгой өндөнд тааруулаад том жижиг ташуурыг нь бүргийн өндөнд тааруулаад цааны ясан хөртэй цамдан модон даширхэ жинхэнэ мөнгөөрөө жинхэнэ Монгол нэртэй. Энэ бас биш чэйдэлжсэн. Тэгэл жонн хонгоор минь хоо гэдэг ингээд тэгэл хүмүүс ингээд нөгөө алгадашаал өнгөрөөгөө чихэрөөгөө бичгэр хичээн нөгөө зарим мөнгөний хичээн гэдэг тий сансар хичээн гэдэг баагаатай чихэр тэргээд өгнө. Тэгэл өөрөнд төлтийчээл. Тэгээ бүр урам орцсон. Ээж намайг юу авчаад хүүхдээ ордны дугуулна авчиж өгөөд. Тэгээ би дуртаад өгөөцсөн. Тэгээд чи юунд яг дуулах сонирхол байдгүй гэсэн чил. Би дугаа зогсоосон ээж араасан гэсэн чил. Байдаг л гэсэн. Тэгээд хүүхдээ ордонд захын гол дуулна. Тэгээд нөгөө түрүү би нэг ярьжсэн шүү дээ ирж явах та. Багшаа загнуулаад номер чинь болчиход юу игээ тэнээд байгаа гэж загнуулаад дээлээ өмсөөл гутал байдгүй гүүгэл бүжгийн юунаас ороод нэг гутал энийг өмсгөө тоглолтон дээр шийдлээ тэгэхээр хоёр гутал аваад өмсөөл багш загнуулаад тэгэл төгөлдрөөр шууд ингээд юун дээр тайзан дээр төрдөг төгөлдрөөр ш. Тэрийг чинь гаргаад ингээд багш тоглоно. Тэгээ хажууд нь шууд зогсоод дуулдаг. Хаан дээр зогсоод. Тэгэл гүүгэл гарсан мэддэхгүйсэн. Гараад ингээд зэрэгтрүү хараад ингээд алхсан чинь нэг өсгөө байдгүй. Ингээд тоглонцоод яваад ингээд тэгэнгүүт өөрөө нөгөөдгөө бас тааруулаад өсгий тааруул. Тэгээ очоо ингээд зогсон чинь нөгөө хөгжмөө сонсож байгаа ч байдаг. Ваа нөгөө гутлаа хамаг анхаарал хийсэн. Тэгээ ингээд хазаачих гээд арай хийж нэг юм гээд дуулаад дуусах юм тийм. Вагдаа бол их туртай барилддаг. Ерөөсөө морь бүх хурдан морь. Тийм тэгээд хавар хичээл тараал хөдөө гарахаараа тийм бат. Морь унаал тэгэл Өвөмгийн алтан булаг сумд дамжиг дөрж гэдэг айл юм одоо. Тэр дүүтэйг алтж байгаа маш олон жил ордноор унсаа. Баян цогц сумд бас мултаараа очтгуулаа 100 хон хариулдаг байлаа. Би чинь мундаг гоолдог гэсэн. Тэгээд тэр галынхаа уяаны хүүхдүүд бүгдийг дагуулаад гоолно. Шагаа ер нь яг айл нутаг яг хаант төрсөн бэ? Би манай ээж Өвөмгийн Баян Өнжүүлсэн. Баян Өнжүүл. Тийм Баян Өнжүүлсэн. Манай Орногов Улаанбаатар гэсэн юм. Аймгийн зан Норуу Цэмбэл гэж. Норуу Цэмбэл. Сайхан иргэн байсан. Ганган Цэмбэл. Би бас дээрээс дүүгээ сонсож байхад аав залуудаа их ганган хүн байсан гэж ярьдаг тий. Нутаг орныхын хэсэг ярьдаг байсан гэдэг. Тий, манай нутгийн ах нар Цэмбэл гоо шиг ийм сайхан
ирхэн болно доо гэсэн. Одоо дагаж дуурайх хүүхдүүд нь дагаж дуурайх нутгийн залуус. Одоо тэгээд нэг үргэлжлүүлээ гэж гангараа дээр шүлэг байгаа шүү дээ. Тэгээд одоо тэрийг хэлж байгаа болов уу гэж боддоо шүү дээ. Тухайн үедээ бол нэг тийм чамин ганган бол байхгүй. Гадна талдаа эд мөнгөний байгаа шүү дээ. Тэр амьдрал дээр адуугаа агуулаад ингээд явж байгаа нь. Тэгээ байж байгаа төрхөн л одоо гой харагдал тэгэл тэр үеийн одоо хүүхд залуучууд одоо мөрөөдөл болсон. Тэгээ одоо бид нар чинь одоо жишээ нь бөхчүүд бол тэр аврах шиг энэ арслан шиг энэ заан шиг бүх болох юмсан ингээд мөрөөдөлтэй. Тэгэл тэр мөрөөдөлт хүрнэ шүү дээ. Тэ. Мөрөөдөл биелдэг юм а гэдэг шүү дээ. Наруу цэмбилийн мөнгөний шагай гангара. Гонч сумлагын нэрмж хөгжмөжийн коллежд эсдэгөө. Тэгээ эсдэгөөд баг тэнцгүүтээр тулаад тэгээд хайд багш би энэ хүүхдийг авъя гэдэг. Тэгээ бүр шалгалт дууссан манай бүтэд багш надад хэлжсэн. Одоо гайваж үчиж чинь. Мондөг багш тий мондөг одоо жинхэнэ. Энэ хүүхдийг анх бид ингээд шалгаж аваад авч яхад яг уу дипломны тийм нэг өргөн дэлгэр биш боловч аягүй сайхан өнгөлөг тембертэй. Үнэхээр одоо тийм торгон тембер гэж хэлж болно. Их сайхан тийм хоолойтой ийм хүүхэд байна гэж анх би сонсч ийсэн. Одууд гэж хэлэх одоо юм да. Ер нь бол одуудын шавнар байна штэ. Хайдуугаа бүтэдгүй хайднаас ч одоо монгол хэл номер 1 дурчч үү те. Би яг дуулах үрцэг бол анх Монгол Улсын гавьж ирсэн бүтэд өгшийнхаа шавьяар. 3 дугаар курстайсан санжааны тайлан хийсэн юм аа. Энэ л том хүнд уц бариад ингээд яваад байдаг. Би чи гараад тэссэнгүй дээ цагтаа. Чи ч одоо хайшаа юм бэ чи одоо тоглолт эхлэе чи наад чинь. Өчнөө хүн суучаад ах чинь тоглолт эхлэх гээд ах чинь чухал сарайдаар нэг уц бариад яваад ах юм. Эхлэмээр байж дээ гэсэн чинь за хүлээж багшаа даа гэдээсэн. Био каминадаас тэр автобус дүүрэн одоо таас автобус чинь том шүү дээ. Тэр дотор ч 40 50 дууссан. Шаагсан жижигхэн хүүхэн шугууд хөгшөөдөөс залуучууд ингээд орж ирээд тэгээд бужигнсан ерөөсөө ер нь одоо тоглолт нь анхны нь ерөөсөө уран бүтээл тэгж хийж ийсэн юм аа. Дипломын дэд төгсөлтийн хамгийн сүүлийн төгсөлт манай анги. Тэгээд 99-с 2003 онд төгссөн. Тэгээд 3 оноос 7 оны хооронд бид нар чинь буцаж суугаад бакалавр авсан. Хөгжмөчийн коллежийн түүхийн хуудсанд бас нэг сонин түүхийг бичлэлсэн төгсөгч бол манай шагаа байгаа. Бакалавра дахиад 4 жил сурч байгаа. Тэгэхдээ одоо энэ манай ардын жүжигчин Жавцонлон багш маань. Жавцон багш дээр сүүлийнхэн 4 жилийг сурсан. Бүтэд багшаас тэгсэн. Энэ уул нь одоо ингээл нэг гоё юм ингээс энэ хүүхдэд байна. Тэрийг одоо би ингээд гаргах чадахгүй л юм. Чийл гар. Хүүхдэд ч өөрөө дуртай байна. Өөрөөс нэг шалтгаалсан өөрөө одоо ердөөсө туйлын одоо тийм сайхан зорилготой хичээнгүй юмаа хийждэг тий. Төгс курсын дээр бол тэгэл одоо нэг тесрэлт гэдэг юм уу юу цоорно гэдэг юм уу болсон баг тий. Сургуулийн маань одоо театр хоолой бол школоор одоос баталгаажуулж чадсан одоо миний одоо бахархаж явдаг одоо оюутнуудын нэг багш нар бол ер нь мундаг багш нарын шав байж тээ байна. Тий, тэгээд би бас 2 сайхан багштай бас ингээд өдөө болтол уран бүтээлээ хийгээд ингээд явж байгаа миний багш нарын ачуу юм. Тий, ачуу шүү. Бас багш нартаа хайртай шүү. Тэгэлгүй. Анхдагчуд гэж байна. Анхдагчуд одоо манай нот захирал бид манай анхны бакалаврын төгсөгч гээл. Тий, тэгээд манай хүүхд бол би хэлсэн их дотор сайтай хүүхд. Тийм болохоор ямар ч одоо програмыг бол энэ үний дээр дотоод тавьдаг хүмүүжил соёл боловсруулаас одоо ингэж ундарч ингэж л одоо гаргах хэрэгтэй. Хов хүний хөдөлмөрөөс их шалтгаан, сэтгэлээс их шалтгаан, боловсруулаас шалтгаан. Мундаг багш нар. Тэгээ би ер нь тэгээд их хөтлөх юм бол тэгээд анхных ингээд бас цагаан сарын баа өхөл юм байдаг. За тэр чинь манай анхны бакалаврын гэдэг. Наруу цэмбилийн мөнгөний шагай гангара. Хамгийн анхны уран бүтээл ямар уран бүтээл? Хамгийн анхны уран бүтээл Нарууны Баян гэх юм аа. Шүлэг бүтсэн. Түүгээс тийм найдан жоох юм аа. Аав эзүүд гэж. Аав эзүүд. Тий. Хүүдэн татсан
уулсан дүнхээ хүний орчлон үрдийнч биштэй нуулаач нулимс миний ивнэ нутгийн минь толгод тосгож өндөрлснө Having a tweet, not the tongue in your I'm so much, second minute old. аа зүгдүүлээ. Тэгээд энэ дуу баянах манаас аав нь үед болоод бичижсэн гэдэг сонсч байсан. Тэгээд найдан жоох ч гэсэн аавдаа бүрэлээ туван зүгт мэд хорондоо юм байсан гэж байна. Тэгээ ингээд зориулаа бичсэн. Би бас одоо элдэртэй 87 онд бас аав маань болсон. Тэгээд ингээд гуруулаад яг ийм хүсэл тэмүүлэлтэй нэг уран бүтээл хийсэн. Анхны уран бүтээл бас зөндөө улсуудаас над хэлсэн гоё сайхан дуу шүү гэсэн бас уран өгнүүд хайрлсан. Тэгээ аав эзэг дундаа бас миний бас хайртай дуртай уран бүтээлүүдийн бас нэг. Наруу цэмбилийн мөнгөний шагай гангара. Нөгөө мэж гэдэг юм одоо тийм урлаг соёлд дуулдаг тийм хүмүүсд одомд бол байсан л байлгүй тийм ээ. За манай аав бол бас ерөөл хэлдэг гэсэн хажиг байна. Айл ороод ерөөл хэлээ. Тэгээд тэрнээс одоо ээжийн талд бол бас тийм дээх нь юм дуурж өг гэсэн баг шүү. Мундаг уртын дуучин одоо энэ Монголиараад байдаг гэж байгаа. Тийм дуу. Алтан баамд л байна. Тэгээ манай ээжийн талд ээжийн аавын талд байсан. Манай ээж бас хөрх хөвлөлтөд болчихсон шүү дээ. Ер нь тэгвэл ээжийн талыг л удмын хоолой л байна да. Аль-альтаас нь байх шүү. Гэтэ намайг бол хамгийн анх энэ урлагт ороход одоо дуучин болоход ингэж уран бүтээл хийж явах энэ амьдралын маань дуучрыг хамгийн гол чиглүүлж өгсөн хүн бол яа харахгүй миний ээж байна. Ээж нь. Миний ээж бол үнэхээр мундаг хүн. Тэр хэцүү 80 оны сүүлээр 90 оны ихээр олон хүүхдтэй үлдчихэд одоо их хүний үнэхээр төвчээр зааж тий Монголын бүхтэй хүн. Танийга дуудах болгондоо Ээж аавдан баярлж явна гэдэг ер нь сайхан шүү. Тэр байна. Юу болчихно ч та. Гоё шүү дээ. Ингээд гоё сэтгүүлийн юм байх хэрэгтэй. Хүний хүртэл ойлооч шээ. Гоё шүү дээ тий. Ээжигээ дурсна гэдэг чинь гоё ялгүй яах вэ? Ээж гэдгээд чам дуурах шүү дээ. За. Аядан намайг үлгийдсэн үлийн сэтгэлээр үрэн инкрэлсэн аз бидэгдэж намайг өсөг амин хайртай жимэндээ танийга дуудах болгондоо Насдан уян нэмэрэ Наруу цэмбилийн мөнгөний шагай гангара. Гэр бүл одоо бас урлагийн хоноо танах ч одоо. Манай гэр бүлийн маань бүжгэлдэг байсан. Бүжгч юм. Тий. Одоо бүжгч. Өөр мэрэгчлээ хүн л дээ. Тэгээ бүжгэлж болсон. Тэгээд нэгсдэр ажилладаг. Тэгээд гурван сайхан хүүхдүүд маань ээж байна. Гурван банд хүү охин. Манай том охин. Тэгээ том охин хоёр байна. Тий. Танаас сайхан гангара идэг сайхан дүүгээ. За. Тутла. Аксмор мулига
Устд гангана. Ато бэсу үдрийн утыг устд гангана. Ата дэсура гангана. Галтай студэн үдбий гангана. Адуу мал дачгнаад юм гэрт ирээсэ. Наруу цэмбилийн мөнгөний шагай гангара. Хараархан артыг чи хамгийн анхны дуу чинь чи одоо хийх үү дээ. Хархан харцанд чин халуухан зүрх минь хайлч гээд байна. Одоо би бол одоо бүр яг тэгж сонссон. Энэ тухайг жоох ярихгүй шээ. Би бол одоо жавхаг гэр бүлтэйгээ ингээс сайхан дуулсан, сайхан клиптэй ингээд дуулсан. Гэхдээ хамгийн анх нь одоо чамайг дуулсан гэж би одоо сонссон юм байна. Энэ одоо хэн гэдэг хүний үг, хэн гэдэг хүний ая хаанаас ингээд одоо чамайг дуулуулдаг гэдэг одоо энэ дуулсан. Одоо Бээжинд явж байгаа. Олж сонсоо. Зөвөр хүний утасны дуудлаган дээр явж байсан дуу шүү дээ. Тэгээд сонсоод тий. Өө зөө. Буудалд ингээд яг өглөө сэрчээл байсан чинь нэх гоё дуу яваад болтгоо. Ямар сандаа нүцгэн гарч өгвөл хаалга болгол гарсан чи коридорт хүн зогсож байна. Утасныхан дуудлаган дээр дуурайдах. Тий. Нөгөө хүн маань ингээд ачаа юм янзлаад тий. Хармайд нэмтэн утсан дуу нөгөө дуу яваад байл. Тэг би очиод утсан чи өвөр Монгол байсан. Тэгээд гуугаад утсан дээр ингээд аваад тэгжээс. Яа. Үнэхээр би өөрөө дурлж дуулсан. Энэ л сайхан харцаараа ихцгэн тулаад харъя би бинэ. Эргээд дахиад олдохгүй. Энэ л хорвог дүшидэ чамтайгаа. Тий. Тэгээд яг дуулсан хүмүүс нь бол өвөр Монгол хүмүүс дуулсан байдаг анх уу? Тий. Тэгээд өвөр Монгол эмэгтэй дуучин дуулсан. Тий, эмэгтэй эрэгтэй хоёр дуулсан. Тэгээд араа халахад бол би анх дуулсан, ганцаараа дуулсан л да. Энэ дуулсан сургууль төгссөн байсан шээ гэдэг. Төгсгөө хав. Төгссөн байсан. Төгссөн. Тэгээд дараа нь манай Цовлон гавья техниктэйгээ дуулсан. Тэгэл дараа нь бас дахиад дуулсан зөндөө дуулсан. Сайхан дуулш. Үнэхээр гоё дуу. Энэ ганцхан арга халах юм биш. Ер нь энэ Монгол туурахт нь манай Цовлон гавьят чинь Монгол туурахтан даяараа дуулдаг. Туурахтан даяараа дуулдаг. Тий, харц гэдэг чинь их гоё. Би тийг бодож явдаг. Энэ хайр гэдэг амьдралын эхлэл тийм ээ. Амьдрал хайраас эхэлдэг гэдэг. Тэгээ амьдрал хайр юунаас эхэлдэг? Харцнаас. Тийм бай. Ер нь тэгээ харцыг тэр сайхан сэтгэлийнх нь илэрч дээ. Сэтгэлийн ерөөсөө тойл авахгүй нүд гэдэг бол. Тийм шүү дээ. Одоо таныг нүдрүү надад нүдрүү хараад уншин шүү дээ. Уншин тий. Тэгэхээр иймэрхүү хүн байна. Сэтгэлийн уншин. Тий. Ийм сэтгэлтэй хүн байна гэдэг. Тэгэхээр харц гэдэг бол үнэхээр агуу. Алдан замтай чамдан би янгийн сэтгэлэн илчлэмээр байна. Ойра харсан харцаараа учирсан заяан холби хоёуна ойлд дуулах орч дүндээ ухаарч хайрлаж явъя да хоёуда. Наруу цэмбилийн мөнгөний шагай гангара. Монголд одоо энэ гангара гэдэг дууг бол одоо дүүл гангаруулж байна шүү дээ. Яг үндсэндээ бол шүлгийг бол манай боловсрын яруу нэгтсэн. Аялгау Эрдэнэхаа манай аялгау. Эрдэнэхаа маань хэлжсэн. Энэ шүлэг өөрөө ингээл уншихад би өөрөө бол амгшаал багшаал явсан. Тэгэл эр хүн ийм сайхан шүлэг хараад одоо өөрөө айтаа байсан гэж ярьжсэн. Энэ дуу үнэхээр гоё хөвгтэй сайхан дуу. Одоо Монгол хүний эр хүний үн чанар одоо аль талаараа ямар гангара байх вэ?
гэдгийг бүгдийг сайхан харуулсан. Нэр нь Гангара гэж их өнгөцгөн сонсогч байгаа боловч цаанаа бол соёлын талаасаач, ахуйн талаасаач энэ даяарч байгаа үед бол Монгол иргэний олон чанарыг харуулсан сайхан бүтээл болсон. Хөгжмийн найруулгыг манай амгаа гэж одоо мундаг аранжирок шиг гэж ярина л да. Одоо хөгжмийн найруулга хийдэг залуу байт. Манай найз бол үнэхээр энэ дууны аяалгыг мэдэрч нэг иймэрхүү байвал характер нь гарч ирэх юм байна гэдгийг бол яг одоо хөгжмийн найруулга бол бүрэн хийж чадсан тийм. Бас амгаадаа бас баярлаа гэж хэлмээр байна. Миний олон уран бүтээл дээр хамтарч ажилласан Shine Production одоо Bamboo маань клипийн дээр ажиллаж Монгол Улсын зам Батмаг зам маань тоглож Монгол Наматек гэдэг бааз жуулчдын бааз дээр зураг авалтыг үнэхээр сайхан хийсэн. Мунжиг даасан буйны алганд багтаж гангарнаа. Нүдүү даасан эсгийн тавиланд хансаж гангарнаа. Гангара клипэнд одоо Батмаг зам бол клипэн дээр одоо орон дархан тэгэн сайхан Монгол иргэн гүндүү ястан сайхан гүндүүг сайхан Монгол иргэн төрдөрхийг бол гаргасаа. Ер нь Анх Bamboo шагаар манай дээр бид дуруу сайхан ярилцаа тэгээд манай хоёр найз сайхан санал тавиад тэгээд энэ клипэнд ер нь урд нь заа ер нь ямар нэгэн урлаг шийдлийн ч юм уу яг зурганд орж ирсэн тал бий байхгүй. Сая дайрган сум орлоо. Ер нь бол би ч клипэн дээр дархан хүн штэ. Дархан хүн тий. Дархан хүн тэгээд сайхан аяг хийгээд хит утга хийгээд сууж байлаа. Тэгсэн нэг нөхөр орж ирээд 50 цэнгийн имбүүгээр хит утга хийлгсэн. 50 лангийн тий. Имбүүгээр. Тэгээд тэрийгэ солилцож байгаа хоорондоо золигч хараа манай агуура харддаг юм. Тэгээд Адамбаа явсан хойгоор тэрийг манай багталж авч явах гээд Адуунаас ирээд яг ирсэн чинь гэрээс авч явж байгаа хгүй. Хүний авсаа авгаа. Тэгэхээр нөгөө ирээ чинь би алждах юм уу гэснээр бас сайхан сэтгэл гаргаад ер хүний нэмжихтэй те. Жудаг гаргаад. Нэг хавж унгааж тонгорчоо тэгээд дараа уулзнаа л гэж хэлээ. Уулзнаа л гэсэн. Тэгээд явсан шүү дээ. Тэр уулзахгүй хаа. Тэгэд тонгороос уусууд бол уулзахгүй хаа. Дуун дуртай Монгол хүмүүс маань Гангараад өгöd одоо өгöd мэддэг боллоо шүү. Ямар сайн дэвэ чамд замд явж гадаг яриаггүй юу? Ахын чамд ер нь ганган шагаа гэд нэрвэ гэдэг чи одоо тэгээ. Юм чинь нэг учир олдол байдаг. Ер нь одоо тэгээд Монгол сайхан төрх, Монгол сайхан нуруу, Монгол сайхан ааш гэл ингээд Монгол сайхан эр хүмүүнийг ярих юм бол задам их юм ярина тийм ээ. Өөрт байгаа зүйлээрээ сайхан гангарж л явал тэр гангараа юм уу гэж боддог. Сайхан нэрчүүдийн эсвэл давгаа орол өнтер ингээл нөгөө сомоод ингээл ингэж алгадаа ингээл Япончуудыг бол хүүхэдний шаргасруулаад тэгээд монголчууд тэрийг хараад бүгд ингээл омгшдог тий. Зөстэй улсууд Монгол хүний эрхэм чанар одоо ясч удаг ахс дэсээ хүндлэх жишээ тий. Энэ бүгдийг л одоо монгол хөгчүүд шингээж явж байгаа болов уу гэж ойлгодог шүү дээ. Яг үнэ. Тий. Үнэтэй өвд тээж байгаа шүү дээ. За амархан сайн байцгаана уу? Эндээ хаяа явж байна. Ингээд чагаад уу. Гангара тоглолт хизээ болох гэж байна. Энэ оны 10 сар 21-нд тоглогдсон доо. Хаана болох юм хөө? Монгол бүхий өргөнөө болно. Гангара тоглолтч. Ганган болно доо. Тийм ээ хөө. Гөө хүн тоглолт хийх гээд байна. Чамд хамаагүй юу? Үгүй. Наруу цэмбилийн мөнгөний шагаа. Гангара тоглолт. Ахын ойд шагаа их баярлж байна. Жи намайг одоо ингээд Гангара тоглолтны ийм рекламад хаваа таныг ингээд оруулмаар байна гэдэг. Одоо үндсэндээ ингэж хол яг одоо бараг 800 км бид нар явж ирээд одоо яг өнөөдөр рекламын зурганд орох гээд сууж байна. Ах нь одоо энэ рекламд орж байгаа ямар уу гэсэн чи болно аха. Батмаг зан ингээд орно гэх. Би одоо заан дууг орно гэхээр одоо их баярлсан. Сайхан эмэртэй эрхэнтэй бас нэг эмэртэй дүүтэй нэг шилэн бод гараад ингээд. Гомог их хол рекламны зурганд явж байна та. Энергийг одоо ерөнд дөнгөж байна.
Энэ сайхан энергийг л бүхэн өргөнд өнөдөө одоо тэгэл ард түмэнд гангараа тоглолтоор л хүргэх нь дээ гэж ойлгож байна да. За баярлалаа. Яг ингээд зориод нааша бид нэг шилийн богд руу тоглолтын групп маань реклам авах гэж байна. Тэгээд ингээд ярьсан чинь усууд хөөх тийм хол газар байна. Би хүртэл гайхсан шүү. Хүртэл гайхсан. Ганц итгэсэн хүмүүс маань хүртэл өөдөөс гайхсан. Нээрний өвх нь халахгүй болсон шүү дээ би ч өөрөө. Шилийн богд руу орж ирээд нэг сайхан тийм намирсан сайхан бороо тийм нартай бороо солонго татаад цаанаа л нэг юм нэг ийм гоё учир холбогдолтой бэлэг дэмбэрэлтэй нэг сайхан хэмэрлэг надад бол санагдаж байна. Оо тэгээ юу. Тэгвэл ганган сарлаараа гоё нэг нөгөө гэж сонсчихгүй. Буцрыг хөлсөж байна гинэ. Жихан гэж хэлдэг. Ганган сарлаараа гоё нэг нэ хоо. Тулмагийн хончоод ирлээ. За харий дөө. Тэгээ. За амархан сайн байцгаана уу? Эндээ хаяа үгүй. Гүнх чагаад уу. Гангараа тоглолт хизээ болох гэж байна. Энэ оны 10 сарын 21-нд тоглогдсон доо. Хаана болох юм хөө? Монгол бүхий өргөнөө болно. Гангараа тоглолтч. Ганган болно доо. Иймээ гоо. Хүн тоглолт хийх гээд байна. Чамд хамаагүй юу? Үлээ. Наруу цэмбилийн мөнгөний шагай гангараа тоглолт. Батуг заанда хийсэн чи батуг заа дуурах чичтэй угаасаа ерөөсөө тийм дүлгөөхөн 50 жинхэнэ Монгол иргэн. Манай заан дүүч бодоод ингээ байж байгаа. Заан дүүч энийхээс өөр ажил хийдэггүй шүү дээ. Инээж л хийдэг. За миний хувьд энэ рекламанд халахын сайхан эр хүний дүрийг л бүтээгээд л золбоотах их сайхан нэмжигтэй баян тарган уяачийн дүр тоглолоо. Тэгээд та бүхэн харах байлгүй дээ зурагтаар. Яриаг багт энийгээ л ий. Ярилцсан чи энийгээ л. Яг ийм рекламтай тоглож исэн дууцыг юм баг байхгүй хаа. Гэхдээ хүн тоглолт хийх гээд байна. Чамд хамаагүй юу? Чамд хамаагүй юу? Наалах чи хамаагүй. Би тэр хөргөө бариас авах хэрэгтэй ингэ байд. Цаашаа ядарч байна уу? Гайгүй дайчгүй. За зураг авалт сэтгэл. Тэр зураг авалт сайхан сэтгэл төрсөн. Бүх ярьсан зураг тавуулсан зургуудаа сэтгэлдээ хүртэл авсан. Өчтөр бол нар бол гоё байлаа. Зураг бол бас сэтгэл сайхан л боллоо. Олон сайхан адуу мадуу. Татгийн олон том сайхан тарлж бужигсан сайхан зураг л боллоо. Тэгээ ер нь миний бодлоор бол Монгол улсын гавьяат хүнтэй сууж ил гэж би гэж ойлгож байгаа шүү дээ. Сайхан. Ерөөл дотор шиг тийм ээ. Шавзарыг бахархж явдаг. Уран бүтээлийн одоо өндөр амжилт хүсье даа башин. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Багш сургуультайгаа эрэг холбоотой байж ихийг үтээгээрэй гэж одоо хүсэж байна. Наруу цэмбилийн мөнгөний шагай гангараа. За ингээд бид бүхний аян зам үнэхээр гайхалтай сайхан явлаа. Зураг авалт маань их сайхан боллоо. Хангай дэлхийн үнэхээр сайхан ивэж өглөө. Бороо хэрэгтэй бол бороог нь оруулж өглөө. Нар гарвал нарыг гаргаж өглөө. Ийм сайхан одоо аялал маань явж бид бүхэн ажлаа амжилттай сайхан дүүргээд одоо Улаанбаатар руу буцаж явна. Одоо энэ хүнд Мөнх хаан сум харагдаж байна. Тун удахгүй Мөнх хаан сумыг хинтийгээд одоо Улаанбаатар руу зорж явна. Бид бүхний аялал сайхан байлаа. Гангараа тоглолтын дээр уулзцгаая. Я. За амархан сайн байцгаана уу? Эндээ хаяа үгүй. Гүнх чагаад уу. Гангараа тоглолт хизээ болох гэж байна. Энэ оны 10 сарын 21-нд тоглогдсон доо. Хаана болох юм хөө? Монгол бүхий өргөнөө болно. Гангараа тоглолтч. Ганган болно доо. Иймээ гоо. Хүн тоглолт хийх гээд байна. Чамд хамаагүй юу? Үлээ. Наруу цэмбилийн мөнгөний шагай гангараа тоглолт.